За харбины гэрээний талаар асуудал үүсээд ирэнгүүт за сайдууд нь ч гэдэг юм уу их хурлын гишүүд нь эсэргүүцээд ингээд ийм зүйл хятад улс хилээ хаан нүр савха болон ч гэдэг юм ийм зүйл яригдж байгаа. Одоо хятад улс бол мэдээж Монгол улсаас гадна одоо Индонез, одоо Орос, Австрал, Канада, за өмнөд одоо Африк гэсэн ийм улсуудаас нүүрс одоо авдаг. За мэдээж Монгол улс бол хятад улсын одоо нийт одоо нүүрсний одоо 18%-ийг одоо дангаараа эзэлж одоо ингээ гаргадаг бахнэ. За ийм сайдууд бол одоо 2% мой гэж юм яриад. Тэгэд өөрөөр хэлэх юм бол Монгол улс шиг 3 сая хүн биш. За 300 сая хүн ч биш гэж байгаа. За тэр бүм 400 сая хүнийг одоо хятад улс тэжээдэг. За дэлхийн нийт одоо зах зээлийн одоо бүхий л одоо хувийг эзэлдэг ийм том одоо эдийн засгтай ийм улс. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдгийг 10 улсаас ч гэдэг юм зэрэг нүүрс авдаг байсан ч гэсэн одоо Монгол улсын одоо нүүрсээ авахгүй байх боломжгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол нүүрс маш хэрэгцээтэй ийм зүйл. Тэгээ энэ дээр ингээд маш сонин ийм зүйл ярьж байгаа. Тэгээд харбины гэрээ гэдэг. Тэгээ энэ зүйлийг илчилж хэлэх гэдэг маш олон зүйл ингээд ярьж байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнө ханшаа өвч гэсэн өөр зүйлүүд байгаа. За Монгол улс бол яагаад өндөр өртөгтэй одоо зарагддгийм бэ гэж. 100-аас одоо 1000 км-ийн одоо зайтай одоо нүүрсээ худалдаг ийм зүйл. За ийм учраас тээвэрлэлтийн зардал маш бага учраас өндөр үнэтэй байгаа маа. За Индонез бол одоо 3000-аас 5000 км одоо далайгаар тээвэрлэж одоо нүүрсээ борлуулдаг. Ийм учраас одоо 50-аас 90 одоо ам долларын үнэтэй ингээ тонн ингээд зардаг. За Орос бол бас 1000-аас 4000 км зайд төмөр зам болон далайгаар одоо зардаг учраас 70-аас 140 доллар ийм байж. За Австрал бол одоо далайгаар 7000-аас 9000 км тээвэрлж зардаг. Гэхдээ үнэ нь бол маш өндөр 150-аас одоо 300 ам доллар төрдөг. За ийм. За Канада бол 8000-аас 100000 км далайгаар одоо тээвэрлэж 180-аас 320 ам доллараар зардаг. За өмнөд Африк бол одоо 100000-аас 12000 км газар далайгаар тээвэрлэж 70-аас 120 одоо ам доллараар зардаг. За харин Монгол улсын хувьд бол маш одоо богино одоо зайд тээвэрлэж энэхүү одоо нүүрсээ борлуулдаг учраас Монголын одоо нүүрс үнэтэй байх нь бол одоо гарцаагүй зүйл юм аа. Тээвэрлэлт мэдээж маш богино зайд 100-аас 1000 км-ийн ийм зайд тээвэрлэж зарж байгаа шүү дээ. Ийм даваа талыг үүсгэж байгаа маа. Ийм учраас одоо хилээ хаахч гэдэг юм уу? Одоо эдийн засгийн хувьд бол хятад улсууд бол мэдээж одоо даваа талыг үүсгэж байгаа гэдгийг бас хэлхэн зүг багтаад Монгол улсын сайдууд улсын их хурлын гишүүд маань маш том судалгаатай басан том зургаар нь харж юмыг бас харж ярьж яахгүй бол одоо хиймэл оюун гэх те хиймэл оюунаар би 1 биш 2 биш 3 биш маш олон хиймэл оюун дээр суурилсан судалгаа нь энэ дүнгуудыг харж бас энэ зүйлийг ярьж байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй байгаа гэж одоо бодож байна.